Монгол тамирчид салбар бүртээ дэлхийд шилдэг гэдгийг харуулсаар дэлхийд өрсөлдөхөөс тамирчин бэлтгэхийн тулд шилдэгүүдээ санхүүгийн болоод эд материалын хангамжаар таслахгүй байх хэрэгтэй юм шигэ. Эхнээсээ дэлхийд өрсөлдөх тамирчтай гадны улсуудад алдаад эхэллээ. Буудлын тамирчин Мөнх Баяр Герман улсын нэрийн өмнөөс буудаж эхэлсэн цаг саяхан. Олимпийн найдвар байсан жудо бүхийн утган цэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс албан ёсоор олон улсын тэмцээнүүдэд зодглохоор болсон. Казахстаны жудо бүхийн аврах шалгаруулах тэмцээнд хөнгөн төрүүлж улсын аврах болсон гэлээ. Мөн нар улсыг байлдан дагуулсан сумочд маань иргэншлээ сольсон тохиолдол олон Көктөнхөө цэвэг нэм иргэншлээ сольсон бол Тогтөнхөө Хүчитбаатар түүний замналыг сонгосон. Мөн Хавхгой даваа жаргалыг Япон улсын иргэн болох хүсэлтэй байгааг ярих болсон нь дэлхийд үнэлэгдэх тамирчтай алцаар байгааг харуулж байна. Энэ юутай холбоотой вэ? Тэгэхээр хувь хүний өнөөдөр бол хувь хүн өөрөө хүссээд өөрийнхөө амьдралыг нэгдүгээр дээшлүүлэх, хоёрдугаарт бол амьдралын нөхцөл болцсоноос шалтгаалаад өөрөө гэрээ хийгээд тухайн улстай юм уу тухайн улс орны байгууллага клуб гэрээ хийгээд ингээд яваад эдгээр бол хуваарь гэрээ хийгээд юм уу ингээд явчихж шít. Тэгэхээр нэг бодоход бол тэр хүн өөрийнхөө амьдралыг бодож байгаа асуудал болов. Манайд бол бас хэдэн жил нэлээд бас улс тодорхой хэмжээний төсөв хөрөнгө зарж чад байсан. Тэгээ нөгөө тамирчнаа алдна гэдэг бол манайд бас харамсалтай асуудал. Тамирчдынхаа хөлс хүчийг үнэлдэггүй төр засгийн бодлогоос олж тамирчид ийм сонголт хийж байгааг ихсруулж хэллээ. Үүндээ манай Монголын баг тамирчид бол бас дэлхийд ингээд бүр ихний байруудад 1-2 медалийн төлөө гараад иржээ гэсэн ийм боломжууд байгаа юм. Тэгэхээр энийг бид нар бас л бодлогыг боловсруулж бас яавал энэ тамирчтай Монголынхаа нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд дэлхийн олимпийн аврах шалгалтын тэмцээнд оролцуулдаг ийм болох вэ гэдэг дээр бид нар бас бодлого баримтлах шаардлагатай болчихдог. Сүүлийн жилүүдэд тамирчдад төрөөс үзүүлэх ивэл их болсон гэдгийг хэлж байлаа. Урд өмнө нь Олимп ТV дэлхийн аврагын тэмцээнд оролцохын тулд замын зардал байтугай өмсөх жигдрэх хувцсчгүй бадрах шахдаг байсан. Одоо нэг үе бодвол байдал сайжирсан гэлээ. Өнөөдрийн байдлаар Бразилийн Олимпиад оролцох 16 эрхийг Монгол улсын баг тамирчид аваад байна. Чөлөөт бүх, буудлага, жудо гэх мэт төрлөөр эрх авчээ. Өнгөрсөн Лондонгийн Олимпиад 29 эрх авч байсан бол энэ удаагийн Олимпиад 35 эрх авахар зорилго тавьжээ.